2025 оны Asian Blueprint-ийн 2 дугаар сарын бодлого тайлбарлыг явуулах гэж байна. За 0-аас 14 секундын хугацаанд завсардах хурдтгал хугацааны хамаарлал өгөв. За би анх 3 м/сек хурдтай байсан бол хугацааны эцэст ямар хурдтай болох гэж. За тэгэхээр АТ-ийн диаграм дээр хашигдсан дүрсийн талбай нь өөрөө хурдны өөрчлөлт болж байна. За энэ талбай, энэ талбайг олох юм бол энэ бол хурдны өөрчлөлт болж байна гэсэн үг. За 6 гэхээр 36. За энд 6 12 гэхээр юу болж өгөхлөр 6 болно. Тэгээд 6-г 4 дөржүүлэх юм 6 дээр 24. За тэгэхээр энд бол хасах 24 болно. За энд 2 2-той талбай гэхээр 4 болно гэсэн үг. Энэ талбай 4. За тэгэхээр 36 дээр нэмэр 40. За 24 гэсэн бол 16. Тэгэхээр энэ хурдны өөрчлөлт маань бол 16 болж байна гэсэн үг. За тэгэхээр би анх 3 м/сек хурдтай байсан гэхээр дельта гэдэг чинь эцсийн хурднаас хасах нь анхны хурд нь 3. Тэгэхээр эцсийн хурд маань 19 болж байна гэсэн үг. За машин хурд хугацаанаас хамаарал граф өгдөг машины зам хугацаанаас хамаарах тэгштэл юу вэ гэж. За тэгэхээр бид эндээс бол S тэнцүү V0T нэмэх нь AT квадратик форм гэсэн хэлбэрээр хайна. Яг тэгэхээр энэ бол жигд хувьсах хөдөлгөөн болчихж байна. За тэгэхээр эндээс хурдгалыг олох юм бол энд нэг цэг байна. За тэгээд энд ингээд тарах юм бол бид нар налалтыг олж болно. Налалт нь юу болох вэ гэхээр хурдгал болно. За тэгэхээр энд 4 байна. За энд нэг нүд маань ингээд 3 гэсэн үг. Тэгэхээр энд 18 гэсэн үг. 18 10 гэхээр энд бол хурдны өөрчлөлт нь 8 болж байна гэсэн үг. 10 18-ийн ялгуур нь бас 8. За тэгэх юм бол энэ дээр үйл болж байгаа нь хасах 2 болчих гэсэн. Энэ хурдгал нь. За анхны хурд нь 18 Т тэгээд нэмэх нь хасах 2 үржих нь Т квадрат хуваах нь 2. За ингээд бодох нь хасах 2 2-той урагдах юм бол Т болчихно гэсэн. За ингүүл С хэрэг болчихно гэсэн үг. За эрчигнүр спиннинг буюу жигд хэрэгэлдэг нь 5 минут хугацаанд 20 эргэлт юм. Түүний өнцөг хурдны хэмжээ юу вэ гэж. За өнцөг хурд гэдэг маань өнцгийн өөрчлөлтийг хуваах нь хугацаа байгаа. Тэгэхээр 5 минутанд 20 эргэлт өгч байна. 20 эргэлтэд чинь 20-ыг үржих нь 1 эргэлт чинь 2π. Тэгээд энэ нь 5 минутанд. 5 минут. За минут гэдэг чинь өөрөө 60 секунд. За ингэж бодно. За тэгэх юм бол 20 энэ 5 доор очих бол 4. За тэгээд 4 60-аар гаргах юм бол 15. Тэгэхээр 15-ны 2π гэсэн ийм харилт байна гэсэн үг. За R тэнцүү 20 м/т тойргоор эргэх 10 м/сек хурдтай машины нормал хурдгалыг болгож. За нормал хурдгал маань энэ тэнцүү V квадратыг байх нь R. V гэдэг нь 10 10-ын квадрат 100 100 байх нь бол 5. За хөлгөөнгөө байрлах 37 градусын өнцгтэй наллуутай шаантик дээр гулсаж буй 2 кг масстай бид үйлчлэх үйлчлэлтийн хүч хэдвэ гэж. Би болон шаантик орондын үйлчлэлийн коэффициент юм. За тэгэх юм бол энд бол имжийг задлах юм. Энэний дагуу имж синус альфа. За энэ дагуу имж косинус альфа. За ийшээ реакт үйлчлэлийн хүч байгаа. За энэ жилийн дагуу реакц хүч. Үйлчлэлийн хүч маань өөрөө мю үржин n гэдэг. Энэ чинь өөрөө имж косинус альфа болно. За тэгэх юм бол 0.3-ыг үржих нь имж чинь 2 үржин g 10 косинус 37-д 0.8 байна гэсэн үг. За энэ бол юу болчихно гэхээр үйлчлэлийн хүч болж байна. За тэгэх юм бол 0.6 10 дөржүүлэх юм бол 6 6-ыг 0.8 дөржүүлэх юм бол 4.8. За гүлэр гадарга дээр байгаа 10 кг масстай бид 2 секундын хугацаанд 20 ньютон хүч үйлдсэн бол биеийн хурдны өөрчлөлтийг олно гэж. За тэгэхээр эндээс бол юу болж байна вэ гэхээр F тэнцүү MA бөгөөд 20 MA А гэдэг чинь өөрөө дельта V хуваах нь дельта T байна гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нар дельта V олно гэсэн үг. Тэгэхээр юм бол юу болчих вэ гэхээр 20 ньютоны үржих хугацаа 2 секунд. За тэгээд хуваах нь масс нь 10.
За энэ бол юу болчихно вэ? Дельта V болчихно гэсэн. За эндээс гаргаж ирчих гэсэн. За тэгэх юм бол энэ дээр 4 гарч ичнэ гэсэн. За гүлгэр гадар дээр байгаа 3 маста шантик дээр маста үрэл 50 байв түүнийг судлан тавихад үрэл 3 м/сек хурдтай болсон бол шантикны хурдны хэмжээ хэд вэ гэж. За тэгэхээр энд бол потенциал энерги нь бол энерги өгж байгаа. За тэгэхээр энд бол анх хөдөлгөөний тав хэмжээ тэг байсан. Тэгэхээр энэ масс хурдны үржрүүд бол ямар ах вэ? Тэнцвэх байх хэрэгтэй. Тэгэхээр энд бол юу юм бэ гэхээр энд бол 1 байх хэрэгтэй гэсэн үг. За гүүхүүд 1.5 м-ийн замд биеийн жингийн 1 кг тутамд 0.6 Ж энерги зарцуулдаг. Хэрв 60 кг масстай хүн уралдааны үеэр 70 Вт чадал гаргаж байвал тэр ямар хурдтай гүйж байгаа вэ гэсэн. За жингийн 1 кг тутамд 0.6 Ж зарцуулдаг. За тэгэхээр 60 кг масстай юм байна. 60 кг масстай гэдэг чинь энд 1 кг тутамд 0.6 бол энд ажлыг олох юм бол 60-ыг 0.6-д үржүүлнэ. За тэгэх юм бол болох үгээр 36 Ж бол энерги зарцуулж байна гэсэн үг. За тэгвэл чадал гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр ажлыг хуваах нь хугацаа, ажил гэдэг чинь хүчийг үржих шилжилт хуваах нь хугацаа байна. За тэгэхээр 1.5 м-ийн замд биеийн жингийн 1 кг тутам 0.6 Ж зарцуулдаг. Хэрвээ 60 кг масстай уралдааны үеэр 70 Вт чадал гаргаж байвал тэр ямар хурдтай гүйж байгаа вэ гэж. За тэгэх юм бол бид нар хурдыг олох нь тэгэхээр F-ийг үржих нь V нэ гэсэн үг. За энд болохоор бид нар хүчийг олно гэсэн үг. 1.5 м цагийг шилжүүлээд 36 Ж бол ажил хийж байгаа. Тэгэхээр энэ чинь бол F-ийг үржих нь X чинь өөрөө 1.5 м гэсэн үг. Тэгэх юм бол эднээс F-ийг олж болно. За F бол юу болчих вэ? 36-г байх нь 1.5. Тэгэхээр юу болж ийнө гэхээр бид эндээс хурдыг олно. Хурд гэдэг маань чадлыг хуваах нь хүч байгаа. За чадал нь бол 70. Тэгэхээр хүчтэй болсон бид 1.5 дүржүүлээд тэгэхээр юу болох вэ гэхээр 36-д хуваана гэсэн үг. За 70-ыг 36-д хуваана гэдэг бол энэ ойролцоогоор бараг 2. Тэгэхээр 2-ыг 1.5 үржүүлнэ гэдэг бол 3-аас бага тоо гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ойролцоогоор 2.9 байна гэдэг юм гаргана гэсэн үг. За 2-ын 4-ын 6-ын 8-ын масстай биед хоорондын зай D зайтайгаар хөнгөн савн бэхлүү системийн массын төв 4-ын зайд биеийн төвөөс ямар зайтай байгаа гэж. За тэгэхээр 4-ын зайгаас тооцох гэж байгаа учраас энийг координат их авчи. Тэгэхээр энд D зайтай, энд 2D зайтай, энд хасах D зайтай байна гэсэн үг. Тэгэхээр массыг үржих нь байрлал 2-ыг үржих нь хасах D. 4-ыг үржих нь тэг. За тэрийг бичихгүй 6-ыг үржих нь D. Нэмэх нь 8-ыг үржих нь 2D. За ингээд хуваах нь нийт масс 2-ыг нэмэх нь 4-ыг нэмэх нь 6-ыг нэмэх нь 8-ыг байна гэсэн үг. За ингээд массын төвийн байрлал болно. За ингүүл эндээс энэ хасах 2 болно. Энд 6 болно. За энд 16 болно. За ингээд бодох юм бол энэ төврөдө 4D хүртүрт нь 20 20-ыг хуваах нь энд 10. За тэгээд 20 байна. 20-ыг хуваахаар D байгаа. Энд MD гээд хүртүрт MD хуваарт M байгаа. Ингээд тамал D гарч ирнэ гэсэн үг. Хариулт. За газар дээр ОЦ-гээс 2B-ийг зурагт үзүүлснээр V1, V2. За энэс харах юм бол хурдны босоо байгуулагчид нь тэнцүү, хэвтэй байгуулагчид нь 1 ч нөгөөт нь 2 нэгж байна гэсэн үг. Шийдвэр тэдгээрийн хувьд 2B нислэгийн хугацаа адилхан байна. Яг тэр босоо хурднаас хамаарна. 2B-ийн хөөрх өндөр адилхан байна. 2B-ийн туслалын зай өөр. Яг тэр энэ дэр бол хэвтэй хурд нь туслалын зайг тодорхойлж байгаа. За тэгэхээр 1-2 нь үнэн болж байна гэсэн үг. 1-2 нь үнэн болж байна. За 11 дахь бодлого нь ижил өндөр байх А ба Б цэгүүдээс үл сунах ижил урттай утас уйж П цэг толбоод П цэгээс зурагт үзүүлснээр М маста туухайг зөв утасны татах хүч 60 Н бол
тухайн массыг олно гэж. За тэгэхээр энэ дээр бол тайлбарлалтаа бол энэ үнцгийн налсан катет учраас космос нь гарч ирнэ. Тэгэхээр Т космос 53 градус. За ингээ хоёр утас байгаа учраас энэ хоёр байгууллагч гарч ирнэ. Тэгэхээр дээшгээ 2 Т космос 53, доошогоо EMG. Тэгэхээр энд би тэнцвэртэй байгаа учраас хүчнүүдийн нийлбэр тэг буюу энэ дэр Т60 гэж бодчих юм бол 2-ыг үржих нь 60, үржих нь космос 53. За космос 53 дээр энэ маань 0.6 гэдэг. Тэгэхээр үржих нь 0.6, энэ нь EMG-тэй тэнцүү гэсэн үг. EMG-тэй тэнцүү. За тэгэхээр юу болж байна вэ гэхээр эндээс бодвол 120-120-ыг 0.6-д үржүүлвэл энэ нь 7.2 бол 72 болно гэсэн үг. Тэгэхээр EMG гэдэг нь 10, тэнцүү 72. За тэгэхээр EM-ийг болвол энэ нь 7.2 кг болно гэсэн үг. За ингээд гарч. За хэвийн нөхцөлд 448 литр хүчил төрөгчийн хийм масс идвэ гэж. За тэгэхээр хэвийн нөхцөл гэдэг маань 22.4 литр 1 мол байдаг. 1 мол. За тэгэхээр 448 байвал хэдэн мол байх вэ гэдгийг олчихно. За тэгээд эндээс олох юм бол энэ бол 5 басны 2 гарч ирнэ гэсэн. Тэгэхээр x маань бол 5.2 мол. За тэгвэл эндээс 1 мол хийм маань 32 г байдаг. Тэгэхээр 32 г-ийн 5.2 болно гэсэн үг. За эндээс ингээд 5 тавах юм бол 6.4 6.2 дүүржүүлэх юм бол тааж 44 5.2 5 басны 1 биш үү? 5 басны 1 тэгэхээр шууд 6.4 грамм гарч ирнэ гэсэн үг. За энэ алдчих. За агаар дахь молекулууд нь тасралтгүй хөдөлж бусад молекултай мөргөлдөх замаа өөрчилдөг. Энэ нь ямар үзэгдлийг баталж байна вэ? Молекул хоорондоо таталцдаг, молекулууд нь тасралтгүй хөдөлгөөнтэй, температур тогтвортой, агаар маастай, агаар хийг. За тэгэхээр молекулууд тасралтгүй хөдөлгөөнтэй гэдэгт тодорхойлж байна гэсэн үг. За нэг атомд идеал хий явагдаж AB процессыг зурагт үзүүлв BC дээр хийн дотоод энерги. За тэгэхээр BC-ийн дотоод энерги нь 2-ны I mu RT буюу mu RT гэдэг чинь PV-ийг үржүүл болдог. Тэгэхээр нэг атомд учраас энэ нь 2-ны 3 P гэдэг нь 2 V гэдэг нь 12. Тэгэхээр PV-ийг үржүүлэхээр 2-ыг үржих нь 10-5 зэрэгт үржих нь 12 байна гэсэн үг. 2 доогуурлаа. Эндээс 36-ыг үржих нь 10-5 зэрэгт буюу бидний хариулт C гарч ирнэ гэсэн үг. За PV-ийн диаграм дээр өгсөн 1 2 3 процессыг V-тэй диаграм зөв дүрслэн илэрхийлсэн олоо гэж. За P-гээс V рүү изобараар хурж байна. За тэгэхээр 1-ээс 2 руу изобар процесс. За V-ийн диаграм дээр энэ байж болох юм. 1-ээс 2-ын изотерм болчих биш байна. 1-ээс 2 руу энэ изохор болчих биш байна. 1-ээс 2 руу изотерм болчих биш байна. 1-ээс 2 руу изобар байна. За гэхдээ энэ нь температур ихсэж байна. Тэгэхээр энэ бол хурж байгаа учраас худлаа болчихно гэсэн. Тэгэхээр бидний зөв хариулт шууд А дээр гарч иж байна гэсэн. За идеал хий 500 J дулаан өгч хий 300 J хэмжээний ажил гүйцэтгсэн бол дотоод энергийн өөрчлөлт бол. За тэгэхээр гаднаас өгсөн дулаан дотоод энергийн өөрчлөлт болон хийн гүйцэтгсэн ажил гэдэг. За тэгэх юм бол 300 J хэмжээний ажил хийсэн. Тэгэхээр дотоод энергийн өөрчлөлт нь шууд 200 J болно гэсэн үг. За аморфийн аль нөхцөлийн аль нэг онцлог шинжийг дуудагч. За аморфи гэдэг маань бол юу юм бэ гэхээр одоо баримлын шавар. За өөр юу ордог вэ гэхээр давирхай эднэр ордог. За энэ бол температур ихсгээс хамаарат бол их уян шин чанартай болж өгдөг. За тэгээ хайлах температур бол яг тийм тодорхой цэг дээр байдаггүй. За өөр бас шил гэж болдог. За ийм биетэйг аморф бие гэж нэрлэдэг. За тэгвэл энд нь бол тодорхой хайлах температуртай. За энэ бол худлаа
молекулууд нь тогтмол давтагддаг бүтцтэй. За энэ бол таст бүтц байдаг. За кристалл бүтц гэдэг нь бол таст бүтц. Хайлах үедээ аажмаар зөөлөдөг энэ үнэн хэврэг молекултай. Тэгэхээр энэ биш үү. Тэгэхээр энэ бол хайлах үедээ аажмаар зөөлөрдөг болно гэсэн. Бөөмсийн хөдөлгөөний энерги нь бөөмсийн холбоосыг таслахад хүрэлцэхгүй байдаг. Бөөмс өөрийн байрлалын орчимд дулааны хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг. Энэ ямар төлөвт байгаа бодисын бөөмн загвар гэж. Энэ нь бөөмсийг таслахад хүрэлцэхгүй. За тэгэхээр энэ бол хатуу төлөв байна гэсэн үг. За 200 г мастай 20 градусын температуртай усанд 300 г мастай 80 градусын температуртай усыг болов холцын температурыг тодорхойлгоч. Дулаан алдлыг тооцохгүй. За тэгэхээр энэ яг ижил дулаан багтаамжтай учраас массыг үржих температур 200 үржих нь 20 нэмэх нь 300 үржих нь 80 хуваах нь нийт масс 500. За эндээс ингээ бодох юм бол энэ нь 4000 болно. 4000 нэмэх нь 3 нэмий 24 24,000 ингээд 28000 болно. 28000-ыг 500 тоног гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр тийм ингээ орогчно. За тэгэх юм бол 280-ыг хуваах нь 5 байна гэсэн үг. За энд ингээд хуваах юм бол 5 тэгээд 30 56 градус Цельсиус гэсэн үг. За тасалгаанд байгаа биетийн температур 25 градус Цельсиус 50 градус Цельсиус хүртэл халаахад ямар хэмжээний энерги шаардлагатай вэ? Биетийн дулаан багтаамж 10 жоулыг авах нь градус Цельсиус. За тэгэхээр энэ бол Q тэнцүү C дельта T-гээр бодно. За тэгвэл энэ нь 10 жоулыг авах нь градус Цельсиус үржих нь уулзч нөхлөр 25 градус Цельсиус 25-аас 50 хүртэл халааж байгаа учраас энэ авраг том 250 гэж байна гэсэн үг. За зурагт өгсөн үл мэддэх гүйдлийг олоорой гэж. За энэ зангилааны цэг рүү орж байгаа гүйдэл болон гарч байгаа нуудын хэлбэр тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр орж байгаа нуудыг харах бол энэ хэд байна? За тэгэх юм бол I дээр нэмэх нь 2 нэмэх нь 3 тэнцүү 9 байна гэсэн үг. Тэгэхээр I тэнцүү 4 гарч байна гэсэн үг. За параллел ялтц хоорондох потенциалын зөрүү 150 вольт, ялтц хоорондын зай 30 см бол хоорондын цахилгаан орны хүчлэгийг бол. За цахилгаан орны хүчлэг маань V хуваах нь D байгаа. V нь 150 хуваах нь D чинь 0.3 м болно гэсэн үг. За ингээд бодох юм бол 500 гэж байна гэсэн үг. 500 вольтыг хуваах нь метр. За тэгэхээр 500 вольтыг хуваах нь метртэй хариулт 2 юм. За дээрэс нь ялтц хоорондын цахилгаан орны хүчлэг KL цэгийн хоорондох потенциалын зөрүү. За тэгэхээр эндээс ингээд харах юм бол L цэг маань бол 10 см-ийн зайд байна. За K цэг маань бол 20 см-ийн зайд байна. Тэгэхээр энд 150 байна гэдэг чинь нөгөө тал дээр нь бол тэг вольт болох хэвээр. Тэгэхээр энд 3 хуваасны яг нэгэн дээр байна. Тэгэхээр бол энд бол 100 вольт болно. За нөгөөх нь бол 50 вольт болно. Тэгэхээр энэ дээр 50 үнэ, энэ дээр 50 үнэ, энэ дээр 50 үнэ. Буюу нийт потенциал ялгам 150 болох хэвээр. Тэгэхээр энэ хоёрын зөрүү маань өөрөө юу болчихно вэ? 50 вольт болно гэсэн. Тэгэхээр бидний хариулт E. За дараах зурагт өгсөн цэнэг системийн Q1, Q2 цэнэгтэй үрлүүдийн дунд орших Q цэнэгтэй үргэлж үүшлэх хүч тэг үрэл хоорондын зай R2 R бол Q1, Q2-ын харьцаа. За энэ хоёр хоорондоо түлхэж чинь гэж бодъё. За энэ хоёр хоорондоо түлхэж чинь. За энэ хүчнүүдийн хэлбэр тэг байна гэдэг чинь хэмжээгээр адилхан байна гэсэн үг. Тэгэхээр K Q1 Q хуваах нь R квадрат. R тэнцүү K Q2 Q хуваах нь энэ хоёрын хоорондын зай 2R. За энэ үний квадрат баг. Кулон болж энэ квадрат гэдэг. За тэгэх юм бол K урагч нь Q-нууд бас урагч нь. За Q2-ыг харьцах нь Q1 гэдэг чинь энд квадрат зэрэг төшөөлөх юм бол 2-ын квадрат бол 4 болно. Тэгээд энэ дээр 4-г гараад байна гэсэн үг.
За хязгааргүй урт шулуун параллел дамжуулагчаар ижил хэмжээтэй айгууд зурагт үзүүлснээр эсрэг чиглэлтэй гүнэ гэж. За энд цаашаа чиглэлтэй гүйл гэж байна. Цаашаа чиглэлтэй гүйлүүний тэгчин энэ үний эргэн тойрон баруун гарын дөрмөөр тооцвол энэ доошоо энэ дэшиг ийм гүйл сорон зоорны эндүх зүүснэ. За энэ дээр болохоор энэ дээр доошоо ингэж гүйдэл сорон зоорны эндүх гүн үүснэ гэсэн. Тэгэхээр яг энэ АЦ-ийн орчим харахад энэ дээр доошоо энэ дээр бас доошоо очиж хуулийн чиглэл 4-ийн дагуу гарч ирнэ гэсэн үг. Нэг чиглэлтэй гарч ирж байна. За би энэ дүүстэй нэгэн төрлийн сорон зооронд 1 2 3 дугаар дугаартай бөөмөд оруулав. За 1 2 3. За 2 бол өөр ингэ шулуунаар явчихна гэдэг бол цахилгаан саармаг байгаа гэсэн үг. Цахилгаан саармаг ямар бөөм бэ гэмээр 2 дахь нь бол нейтрон гэж болно. Нейтрон гэж болно. За одоо хэдүүл нэмт цэнийг авч. Нэмт цэнийг авах нь баруун гарын дөрмөөр тодорхойлно. За энд бол хурд, энд бол сорон зоорны эндүгц. За тэгээ ийшиг үйлчлэх хүч. За тэгэх юм бол энэ бол бидрийнхаар бол 3 бол өөрөө нэмт цэнийг байна гэсэн үг. Яг энэ дөрмийн дагуу таарч байна. Тэгэхээр 3 бол өөрөө юу юм бэ гэхээр протон байна гэсэн үг. Протон. Тэгэхээр нөгөөт нь электрон байна гэсэн үг. За ингээд би хариулт. За B индекстэй нэгэн төрлийн сорон зооронд Q цэнэгтэй бөөн зурагт үзүүлснээр V хурдтай нисэж ороод соронзон оронд спираль траектороор хөдлөв. Соронзон орноос цэнэг үүслэх хүч аль нь вэ гэж. За F тэнцүү Q V B гэсэн юм хөлтэй. За тэгэхээр энэ бол баруун гарын дүрмээс тодорхойлдог бөгөөд V хурднаасаа сорон зоорны индукц рүү татсан үнцгийг тодорхойлж ирдэг. За тэгэх юм бол энэ үнцгийг тодорхойлно гэсэн үг. Буюу 80 градус дээр. Тэгэхээр бидрийнх тэр синус 80 гэж байна гэсэн үг. QVB синус 80. Нийсний шургуун дүрмээр V гэсэн хурднаасаа B рүү яадаг гэхээр эргүүлдэг. Тэгэхээр хурднаасаа ахуулаад сорон зоорны индукц рүү татсан үнцгөр тодорхойлж ирдэг. За B индукцтэй нэгэн төрлийн сорон зоон орноор битүү жаад зурагт үзүүлснээр дайран нэвтрэн гарав. Жаад сорон зоон оронд орох болон гарах үе жазар гүйдлийн чиглэлийг хаашаа өгдөг болох нь. За энэ шиг ингэж нэвтэрч байгаа учраас сорон зоон орны индукц маань цаашаа чиглэлтэй ихсэж байна. Тэгэхээр Фардын хуулиар үүсгэж байгаа эсрэг байдаг. Тэгэхээр цаашаа чиглэлтэй ихсэж байгаа учраас энийг бол багасгах зорилттой байна гэсэн үг. Тэгэхээр багасгах зорилттой байна гэдэг чинь бол наашаа чиглэлтэй индукцийн сорон зоорн үүснэ. Индукцийн сорон зоорн нь наашаа чиглэлтэй байх юм бол энэ нь бол өөрөө 1-ийн дагуу гүйлгэнэ гэсэн үг. За тэгээд нөгөөх нь гарахад бол юу болчих вэ гэхээр 4-ийн дагуу болно. Тэгэхээр 1 4 байна гэсэн үг. За зурагт үзүүлсэн хэлхний ампер метр вольт метрийн заалт харуулж байна. Заалт аль нь вэ гэж байна. За тэгэхээр эндээс ингээ харах юм бол хэлхний ерөнхий эсрэгүүл олчих бид ампер метрийн заалтыг олчихно гэсэн үг. Яг тэгэхээр хүчтэл нь өгч байна. За энэ хоёр бол хоорондоо цуу холбогдсон байна. Цуу холбогдсон учраас 8 Ом. Ижил эсрэгүүцлүүд зэрэгцээ холбогдохоор энэ бол нийлээд 4 Ом болно. Тэгээ 4 Ом 2 Омтой цуу очиж ерөнхий эсрэгүүцэл маань 6 Ом болно гэсэн үг. 6 Омыг 12 тавих юм бол ампер метрийн заалт 2 ампер болно гэсэн үг. За тэгэхээр хоёртой хариулт энд байна гэсэн үг. За. За тэгвэл 2 ампер гүйдэл гүйж байгаад үзэх юм бол эндээс бол энэ дээр унах хүчлэг болч болно. 2-ыг 2 дүүжүүлэх нь энэ дээр 4 вольт байна гэсэн. Тэгэхээр энэ дээр унах хүчтэл маань бол 12-оос 4-ыг хасах юм бол энэ бол 8 вольт болно. За тэгэхээр цуу холбогдсныг бол хүчлүүдийн харьцаа ямар вэ? Түүнтэй яг адилхан байдаг. Тэгэхээр энд бол шууд 6 вольт унана гэсэн үг. 6 2-ын нийлбэр чинь 8 болж байгаа учраас. Тэгэхээр 2 ампертай тэгээд 6 гэдэг хариулт И хариулт болно гэсэн үг. Дараах хэлхэнд өгсөн чийдэнгүүдийн аль чийдэн асахгүй вэ гэж. За чийдэн асахгүй нэ гэдэг маань тухайн хэсгээр гүйдэлгүй гэсэн. За нэмхээс ас руу гүйдэлгүй. Тэгэхээр энэ А чийд асна. За ийшээс салгална. Энэ диод зөвшөөрж ийн. Тэгэхээр энэ асна. За ингээ явах гингүүт энэ диодын эсрэг чиглэлд очиж энэ асахгүй. Тэгэхээр бидний хувьд л зөв хариулт нь бол И болно гэсэн. Асахгүй чийдэн гол гэсэн. Тэгэхээр И асахгүй. За дараах логик схемийн гаралтыг илэрхийлэл Q эмгтсэн хариу аль нь вэ гэж байна. За тэгэхээр энд бол
А-гийн үгүйсгэл. За энд бол BC-гийн XOR нэмэх нэ. Нэмэх халбуу BC-гийн XOR. За тэгээд энд бол AND үйлдэл байна. Энэ хоёрын AND. За тэгээд нэмэх нь юу вэ гэхээр энэ нэмэх нь орж ин дахиад BC-гийн XOR гэж байна гэсэн. За тэгэхээр энэ дээр бол бид нар BC-гийн XOR үйлдэлийг гаргачих юм бол юу гарчих вэ гэхээр A-гийн үгүйсгэл дээр нэмэх нь 1 байна гэсэн. За тэгэхээр A-гийн үгүйсгэл дээр 1-ийг нэмнэ гэдэг бол аль нэг байх юм бол энэ бол 1 болдог. Тэгэхээр энэ бол шууд B-гийн C-гийн XOR болно гэсэн үг. За ингээд C хариулт гарч байна гэсэн үг. За 6 г мастай 1.2 м урт чавтас утсыг 96 ньютон хүчээр татсан бол бүх чавтас тархах долгион уртыг олоо гэж. За тэгэхээр эндээс бол чавтад утсаар долгион тархах хурдны томьёог бид нар мэдэх ёстой. V тэнцүү язгуурдоор T вахан ро юм байдаг. За утасны татах хүч их байх тусам бол их гарах ёстой. За ингээд бодох юм бол 96 хуваахан ро гэдэг чинь бол нэг журт дахь масс болдог. Шугам нэгт гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ бол 6 г буюу 0.6-г хуваахан 1.2 байна гэсэн үг. 0,006 хуваахан 1.2. За ийм юм бодно гэсэн үг. За тэгвэл 96 энэ таваачих юм бол 1 за тэгээд 3 6 гэхээр 16 нэг журтад ногдох мас. Тэгэхээр 16 тэгээд 1000 1.2. Тэгэхээр энд бол юу болж байна гэхээр 16 1.2 вахан 1000 байна гэсэн үг. Зөв. За эндээс 0.1000-ны 1 тухайн гэдэг чинь 1000-д үржүүлнэ гэсэн үг. За энэ дээр алдаж байна. 1.2 төржүүлээд тэгээд 1000 төржүүлнэ гэсэн үг. За эндээс ингээд бодох юм бол 19200 болно. 19200 мань ойролцоогоор 138.6 гэдэг ингээс яриад орж байна гэсэн. За хатуу бид дууны хурд юунаас хамаарах вэ гэж. За энэ хурд маань бол за Юнгийн модуль хуваах нь нэгт байдаг. За тэгэх юм бол Юнгийн модуль болон нэгтаас ингэж хамаардаг. За энэ бол хатуу биеийн дуу тархах хурд гэдэг энэ хоёр хичээл маань 11-р ангийн долгион тархах гэдэг сурах хүчтэй байгаа гэсэн үг. За тэгэхээр ийшээ хүмүүс маань бол 11-ийнхаа сурах хүчийг үл ерөнхийдөө нээж харж орлуудыг уншиж авах хэрэгтэй. За агаар тархах дууны долгионы бүдэр зургийг үзүүлв. Агаарт дуу тархах хурд нь 330 долгионы урт хэдвэ гэж. За тэгэхээр нэгтэрсэн хоёрын хоорондын зай чинь долгионы урт болох буюу энэ дээр 20 см болно. Дуу үсгчийн давтамжийг ол гэж. V тэнцүү яамдаг хүч нь F байдаг. Давтамжийг олох юм бол V-г нь долгионы урт тухайна гэсэн. За хурд нь 330 вахан 20 гэдэг чинь 0.2. За ингээд 5 дуржуулсан адилхан буюу 1650 гэрц гарч байна гэсэн. За дараах зурагт өгсөн хоолойд хэддэх гармоник үүссэн байглаар хоёр тал нь нээлттэй үед бол за энэ нь бол үндсэн гармоник болж өгдөг. Тэгэхээр энэ үндсэн гармоникс хоёр давтамжтай буюу энэ дээр хоёр дахь гармоник гэж нэрлэнэ гэсэн үг. Агаар тархаж буй A, B, C, D, E, F дууны долгионуудын харгалзах 350, 30, 150, 256, 512, 720 гэрс давтамжтай эдгээр дуунуудын аль нь хоорондоо 1 октавын зөрүүтэй гэж. За 1 октавын зөрүүтэй гэдэг чинь давтамж нь 2 дахин их байхыг 1 октавын зөрүүтэй гэж нэрлэдэг. Тэгэхээр 350-тай 1 октавын зөрүүтэй маань 2 дахин их эсвэл 2 дахин бага гэж болно тийм хариу алга. 30 дээр 60 гэж болно эсвэл 15 гэж болно тийм хариу алга. 150 дээр 300 эсвэл 75 тийм хариу алга. 256 дээр 512 энэ бол таарч байна.
Тэгэхээр энэ маань бол DE2 болж байна гэсэн үг. DE. Тэгэхээр C хариулт байна гэсэн үг. За зогсоон долгион үүсэх үндсэн нөхцөл нь нэг чиглэлд хоёр долгион тархах биш байна. Өндөр ба нам тустай долгион биш, эсрэг чиглэлд ижил долгион тархах үзэгдлийг зогсоон долгион гэж нэрлэдэг. Яг үгээр зогсоон долгион маань нэг долгион явж очиод тусаад буцаагаад ойх замаар буюу яг ижлэхэн долгион эсрэг чиглэлдээ тарах үед үүсдэг. За энийг бид нар зогсоон долгион нэрлэдэг. За ажиглагч болон долгион үүсгэгч нэг нэгнээс холдож байвал ямар өөрчлөлт гарах вэ гэж. За мэдээж холдож байгаа юм чинь долгион урт бол x нь долгион урт x нэ гэдэг нь бол давтамж бол багасна. Давтамж багасна гэсэн. Атомын хамгийн их масстай бүрдэл хэсэг аль нь гэж мэдээж цөм байгаа. Цөм дотроо бол протон, нейтрон байдаг. Энэ нь бол электроноос бол 1600 дахин их масстай байдаг. Аль нэг бом нь бол. Тэгэхээр цөмд протон, нейтрон гэж байж байгаа гэх юм бол энэ хоёр нийлээд 3200 гаруй их яах нь электроноос масстай болчдөг. Протон ба нейтроныг хамтд нь нуклон гэж нэрлэдэг. Цацраг бодисын хагас цэцэрлэгийн хугацаа 5 жил бол 15 жилийн дараа үлдэх масс ярьцаа. За 5 жил болонгууд юу болчих вэ гэхээр 100 байсан маань 50% болчихно. Дахиад 5 жил болчих юм бол 25% болчихно. Дахиад 5 жил болчих юм бол 12.5% болно гэсэн. Тэгэхээр 12.5 гэдэг бол 8.1 болно гэсэн. Цацраг гэдэг задралын аль хэлбэр нь гелийн цөм ялгаруулдаг гэж. Гелийн цөм маань өөрөө альфа задрал байдаг. За хоорондоо 120 градусын өнцөг үүсгэсэн хоёр толны Т1 нь 65 градус тусгалын өнцөг бүхий цацраг үзүүлэлт тусуу Т2 толноос ойх ойлтын өнцөг болдог гэж. За энд 65 байна. Энд тэгэхээр 25 байна. Нийлбэр нь 30 байх хэвээр. За тэгвэл энд 120 юм чинь гурвны дотоод өнцгийн нийлбэр 180 байх хэвээр. Тэгэхээр 180-аас хэдүүлээ 120 тэгээд 25-ыг хаснаа гэсэн үг. Тэгэх юм бол энэ өнцөг 35 болчих. 35. За тэгвэл энэ өнцөгийг болох үгээр 55 болно. Нийлбэр нь 90 байх хэвээр. Тэгэхээр энэ өнцөг бол мөн адил 55 гарч ирнэ гэсэн үг. За дараах зураг хөнхөр толинд туссан болон ойсон цацруудыг хоёр баган болгон харуулв. Хөнхөр толинд туссан цацрагийг ойсон цацрагийг зөв таацуулт нь аль вэ гэж. За туслаа параллелаар тусвар юу болох вэ гэхээр фокусын цэгийг дарих хэрэгтэй. Тэгэхээр фокусын цэгийг дарсан цацраг 1-ийн D. 1-ийн D. За фокусын цэгийг дарсан цацраг фокусын цэг гол цэгт туссан цацраг энэ бүрээ штэ ардиал чиглэлийн дагуу тусч байгаа гэсэн. Тэгэхээр бол энд бол ардиал чиглэл бол өөрөө тойргийн нормал болж өгнө. Тэгэхээр яг буцаад явна гэсэн үг. Тэгэхээр 2-ын B байна гэсэн. За фокусын цэг туссан цацраг бол параллелаар явах хэрэгтэй. Тэгэхээр параллелаар явсан маань А. Тэгэхээр 3-ын А. Тэгээд 4-ийн бол гол цэг тусах юм бол яг тэр өнцгөрөө ойх хэрэгтэй. Тэгэхээр 4-ийн C гэсэн ийм хариулт байна гэсэн. 1-ийн D, 2-ийн B, 3-ын 4-ийн C. Ингээд би хариулт. За 10 см-ийн фокусын зайтай линзээс 30 см-ийн зайд байгаа биеийн дүрс ямар зайд үүсэх вэ гэж. За энэ дэр болохоор ямар ч одоо гүдгэр одоо цуглуулагч болон сарниулагч линз гэж өгөөгүй байна. Тэгээ фокусын зан зүгээр нэмэхээр өгсөн учраас зүгээр шууд нэмэх 10-аар нь бочих. Тэгэхээр нийгэх байх нь B, нэмэх нь нийгэх байх нь 30. Нийгэх байх нь А, нэмэх нийгэх байх нь B, тэнцүү нийгэх байх нь F гэдэг томьёогоор бочих. Тэгэхээр нийгэх байх нь B, тэнцүү нийгэх байх нь 10, асган нийгэх байх нь 30. Энэ дээр 3 сүр өглөө 30-ны 2 болно. Тэгэхээр B тэнцүү байраас солиод авах юм бол 15 гарч ирнэ гэсэн. Хэрэг цуглал линз ийм зайд байрлуулвал үүсэх дүрсийн талаар зөв илэрхийлсэн Б гэж. За тэгэхээр энийг та хэд нь бол өөртөө зүгээр А зайгаа нэг бах нь энэ хоёрын зайдах юм чинь 1.5 F байна гэдэг юм хэд бодоод үзээд гаргачих болно. Тэгхгүйгээр бол би ингээд харах юм бол фокусын зай руу ойртох юм бол бит маань бол томордог.
Тэгэхээр бол 2F-с дотогш ороод ирэх юм бол томорсон за тэгээд уруу дүрс үүсдэг. Тэгэхээр томорсон уруу бодит дүрс үүснэ гэдэг яах вэ? Би бол бодохгүйгээр шууд гаргаж яана гэсэн үг. За та хэд энийг тавьж агаад одоо B зайгаа олоод өөрснөө гаргаж явах болно гэсэн үг. Тэгээ B зай маань бол энэ гарсан утгаасаа их вэ нү бага вэ нү гэдэг самаа гаргаж болно гэсэн үг. Эсвэл шугамтай хуваар дээр масштабыг барьж байгаа зураад үзчих болно. За Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин спортын мастер Батцуур 10 настаас эхлэн волейболын спортоор хичээлсэн. Түүний өндөр 355 см бол хаалт нь 318 см. Нэгэн тэмцээний үеэр түүний давталгааны хурд 126 км/цагийн хурдтай байв. Энэ машин маш өндөр ур чадвартай давталдаг тамирчин гэдгийг илтгэж байна. Батцуур 120 км/цагийн хурдтай давталахад бөмбөгийн кинетик энерги хэд байх вэ гэж. За кинетик энерги болох юм бол EK тэнцүү mv квадратыг хуваах нь 2. За масс нь бол 0,252, үржих нь хурд нь 120 км/цаг. Тэгэхээр 120-ыг км/цагийн м/сек рүү шилжүүлэхдээ 3.6 хуваачна. Тэгээ үүний квадрат тэгээд хуваах нь 2 байна гэсэн үг. За энийг ингээ бодох юм бол энэ нь 140 жоул гарч ирнэ гэсэн үг. За хэрвээ агаарын эсрэг тооцохгүй гэвэл Батцуур 126 км/цаг хурдтай давтсан бөмбөг заалны шалын мөрөх үеийн хурдыг үнэлээ гэж. За тэгэхээр ямар нэгэн ааш өндөртэй. Тэр ааш өндөр нь болохоор энд яригадаад байгаа 355 см. За үүндээс V гэсэн хурдаар давталсан. За тэгээд энэ газар тунахтаа ямар нэгэн U гэсэн хурдтай болсон гэж үзье. Тэгэхээр энд бол энерги хадгалах хуулиар бодно. За энд А цэгийн энерги, за энд B цэгийн энерги буюу яг зөксөн үеийн одоо бүрэн энергийг газар дунах үеийн бүрэн энергитэй тэнцвүүлж бодно гэсэн үг. За ингээд бодох юм бол энэ бол mg h нэмэх нь mv квадрат хуваах нь 2 тэнцүү mo квадрат хуваах нь 2 болно гэсэн үг. За эндээс бид нар O гэдэг хурдыг олох юм бол 2 дүржүүлээд m товаачих юм бол 2g h нэмэх нь v квадрат язгуур дор оруулна гэсэн үг. За эндээс O тэнцүү 2-ыг үржих нь 10, h нь мэдрэлээр шилжих нь 3.55 нэмэх нь за энэ дээр 126 км/цаг гэж энэ 126 км/цаг маань 3.6 таваах юм бол 35 м/сек гарч ирнэ. За ингээд 35-ийн квадрат болно гэсэн үг. За ингээд эндээс язгуур авах юм бол O тэнцүү 36 м/сек гарч ирж байна. За тэгэхээр энд бол газар дах үеийн хурд нь 36. За бөмбөг шалнаас ойх хурд нь 28.8 м/сек хурдтай байсан бол бөмбөг шал мөргөх үедээ хөдөлгөөний энергийнхаа хэдэн хувийг алдах вэ гэж. За тэгэхээр эцсийн энергиэс анхны энергийг хасах юм бол энэ бол алдагдсан энерги болчихно гэсэн үг. Алдагдсан энерги. Тэгэхээр бид энэ алдагдсан энерги юунд хуваах вэ гэхээр анхныхаа энергид хуваана гэсэн үг. Тэгэх юм бол энергийн өөрчлөлтүүдийг бодно гэсэн үг. Тэгэхээр энэ кинетик энерги маань өөрөө V квадраттай байгаа. Ийм V квадрат хуваах нь 2 гэхээр M-ийг хуваах нь 2-ууд нь хураагчна гэсэн үг. Тэгэхээр бид нар ерөөсө хурдны квадратуудын ил бодож байна гэсэн үг. Тэгэхээр энергийн алдагдал маань бол коэффициент маань юу болж байна вэ гэхээр 28.8-ын квадрат хасах нь 35-ын квадрат тэгээ хуваах нь 35-ын квадрат байна л гэсэн үг. За тэгээ мэдээж энд бол алдагдж байгаа учраас сөрөг тэмдэгтэй байгаа. Тэгэхээр энд бол ята тэнцүү сөрөг 0.36 гарч ирнэ. За энэ 36 гэдэг бол 36% гэсэн үг. Ингээд 36% энерги алдсан байна гэж ингэж гарч иж байна. За дараах зурагт өгсөн цахилгаан данханд 1.5 кг ус байв. За данхыг цахилгаан залган асаах товч дарснаас 100 секундын хугацааны дараа данхтаа усны температур 50 градусаар нэмэгдэр усыг халаах шаардлагатай дулааныг тооцоолно. Усны хувийн дулаан багтаамж юм гэж. За тэгэхээр Q тэнцүү MC delta T. За масс нь бол усны масс 1.5 кг. За энэ 4200 чинь 4.2 кJ хуваах нь кг/Цельс. За тэгээд халаасан температур нь 50 градус Цельс. За эндээс ингээд Q болчихно гэсэн үг.
За 1.5-ыг үржих нь 4.2 үржих нь 50. Ингээд бодох юм бол 315 кJ. За энэ хариу маань 315 кJ. Данхны чадал нь 3500 Вт 100 секунд хугацаанд данхны ялруулсан дулаан хэд вэ гэж. Тэгэхээр Q тэнцүү P үржих нь T. Тэгэхээр 3.5 кВт-ыг үржих нь 100 секунд буюу энэ нь 350 кJ болно гэсэн үг. Энэ нь бол 350 кJ болно. 350 кJ. За тэгэхээр данх өөрөө 350 кJ-ийг дулааныг ялгаруулахад ус нь 315-ыг авцсан. Тэгэхээр энэ гаднах энэ саунд нь бол юу болчихно гэхээр бол 35 кJ дулаан шингэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол данхан шингэж авах дулаан. Тэгэхээр данхны дулаан багтаамжийг тооцоолно гэдэг бол Q тэнцүү C дельта T. Тэгэхээр энэ бол данханд шилжсэн дулааныг бид нар яах нь гэхээр температурын өөрчлөлтөнд хуваачсан бол данхны C гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр 35 кJ-ийг хуваах нь 50 градус Цельс. Ингээд бодох юм бол 0,7 кJ хуваах нь градус Цельс байна гэсэн үг. Ингээд энэ нь 0,7. За 2-3 9 вольт цахилгаан хөдлөх хүчтэй 1 ом дотоод эсрүүцэлтэй батарейд 9 омын эсрүүцэлтэй хэрэглэгч залгажээ гэж. За тэгэхээр бол бидний мэдих батарей маань ингээд 9 вольтыг тэгээд 1 омын дотоод эсрүүцэлтэй. Ийм байна гэсэн үг. Тэгээд гадаад эсрүүцэл нь 9 ом. За ийм бол хэлхийн нийт эсрүүцэл. За энэ хоёр ом маань бол цуваагаар холбогдсон байна. Тэгэхээр нийт эсрүүцэл маань 10 ом болчихно гэсэн үг. Энэ хоёрыг нэмээд гаргаад ирнэ. Хэлхийний гүйх гүйдэл. За гүйдэл гэдэг маань цахилгаан хөдлөх хүчийг ерөнхий эсрүүцэлд хуваана. За тэгэх юм бол энэ нь 9-ийг хуваах нь 10 буюу 0.9 вольт болно гэсэн үг. Юу, ампер. За эндээс хэрэглэгчдэр хүчтэл гэж байна. За энэ хүчтэл маань бол юу болох вэ гэхээр V тэнцүү A-ыг үржих нь R. Тэгэхээр энэгээр гүйжээ гүйдэл маань бол 0.9. Тэгэхээр энэ хоёрыг үржүүр гарч ирнэ. Тэгэхээр 0.9 амперийг 9 вольт үржүүл 9 омд үржүүлэх юм бол энэ 8.1 вольт болно гэсэн. Тэгээд энд 8.1 вольт. За уг хэлхийн ашигтуулын коэффициент. За ашигтуулын коэффициент гэдэг маань ямар нэгэн ашигтай ажлыг за нийт ажилд нь хуваахыг хэлдэг. За тэгээд ажил гэдэг нь бол чадлыг үржих хугацаа гэдэг. Тэгээ хоёуланд нь хугацаа байдаг учраас ашигтай чадлыг үржих хугацаа нийт одоо чадлыг үржих хугацаа гэх юм бол хугацаанууд нь хураагчин. За чадал гэдэг нь бол цахилгаан чадал бол I квадратыг үржих нь R гэдэг. За энэ болохоор I квадратыг үржих нь R нийт буюу ерөнхий эсрүүцэл гарч ирнэ гэсэн үг. За энэ нийт гэдэг нь бол юу болчих юм гэхээр ерөнхий эсрүүцэл болсон гэсэн үг. Ерөнхий эсрүүцэл. За ингээд I квадратууд нь хураагчих юм бол энд бол ерөөсөө гадаад эсрүүцлийг ерөнхий эсрүүцэлд хуваасантай тэнцүү гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ гадаад эсрүүцлүүд 9 хуваах нь бол юу болж байна вэ гэхээр 10 болно гэсэн. Тэгэхээр энэ дэр бол 0.9 гэдэг процент гарч иж байна. Тэгэхээр бидний ингээд батарей ажиллуулахад бол энэ дээр батарейн дээр ялгарч байгаа дулаан бол энэ бол өөрөө юм бэ гэхээр алдагдал болчих. Тэгэхээр ашиг нь юу юм бэ гэхээр энэ гадаад эсрүүцэл дээр ажиллах энерги хувь бол энэ бол яах вэ гэхээр ашиг болчих гэсэн. За ингээд бодох юм бол 0.9 гэдэг чинь бол яах вэ? 90% байна гэдэг ингээд гараад ирчих. За карбон хэлбэлзэл хийж буй хөдөлгөөний тэгштгэл нь C системд X тэнцүү 0.5 синус 2pt хуулиар өгөгдөв. Далайц гэж. За энэ бол далайц болно. X тэнцүү A синус омега t гэсэн хэлбэртэй байх хэвээр. Тэгэхээр энэ бол далайц байна. За хэлбэрлэлийн үе. За тэгэхээр бид нар эндээс бол омега нь бол 2p гэж мэдээж байгаа. Омега бол 2p. Тэгэхээр үеийг олохдоо бол 2p хуваах нь омега гэж болно. Тэгэхээр үе нь бол 2p хуваах нь 2p тэнцүү 1 гарч ирж байна гэсэн үг. 1 секунд. За давтамж нь өөрөө 1 хуваах нь t буюу 1 хуваах нь чинь өөрөө 1 Гц гарч ирнэ гэсэн үг. Давтамж нь 1 Гц. За 1 секундын дараа координат гэж. Тэгэхээр x t-ийн оронд бол бид 1-ийг тавина гэсэн үг. Тэгэхээр 0.5 үржих нь синус
2p үржих нь 1 байна гэсэн үг. За синус 2p бол өөрөө юу болдог вэ гэхээр энэ бол тэг болдог. Тэгэхээр энэ бол координат нь бол тэг гарч ирж байна гэсэн үг. За хурдны далаац x тэмцүү a синус омега t гэсэн. Тэгэхээр x-с 1 удаагийн уламжлал авах юм бол хурд гарч ирнэ. Тэр нь бол юу болчих вэ гэхээр a синусын уламжлал маань бол давхар функц учраас бол омега гарч ирээд тэгээд космос омега t болно. Тэгэхээр ийм хэмжигдэхүүн буюу а омега ч нь бол хурдны далаац болно гэсэн үг. Максимум хурд болж ирдэг. За тэгвэл энэ максимум хурд маань далаац нь 0.5 омега маань 2p ингээ үржүүлэх юм бол p гарч ирнэ гэсэн үг. За p гэдэг тав маань бол ойролцоогоор 3.14. Тэгээд энд 3-ыг 14 гэж яах вэ? Бүлэгдэнэ гэсэн үг.